Иргэдийн сонирхдог ногоон зээлийг газар дээр нь судлуулж шийдвэрлэх боломжийг Төрийн банк олгож байна. Өнгөрсөн хугацаанд давхарцсан тоогоор 8 сая хүн ногоон зээлийн тухай мэдээллийг тогтвортой хүчил ногоон ирээдүйн үзэсгэлэнгээс авчээ. Байгаль орчин дээлтэй дэвшилтэд технологиг нэвтрүүлж байгаа бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг иргэдэд таниулж бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготойгоор энэ үзэсгэлэн 5 дугаар сарын 27-ны дуустал үргэлжлэх юм байна. Яндангуу, хөрсний бохирдолгүй, эко амны орон сууцыг газар дээр нь ногоон зээлээр шийдвэрлэдэг. За бид нар үзэсгэлэнгийн төгсөл яг энэ үзэсгэлэнгийн өдрүүдэд хичнээн айл ногоон зээл олгосон, хичнээн төгсөл борлуулалт хийсэн гэдэг дээр тайлангууд гаргадаг, тайлангийн үр дүнгийн. Тэгээд үзэхэд ер нь бол ингээд жилдээ 1000 орчим айлыг эрчим хүчний хэмжээтэй ногоон амны орон сууцтай болгоцсон байна гэсэн судалгаа гардаг. Сүүлийн 5 сарын хугацаанд 204 айл нарны панел тавиад түгээх шилжээнд холбогдчихжээ. Энэ маань бүр ингээд 1.7 мегаватт. Батарей нь болохоор бүр 1.1 мегаватт цагийн ийм хэмжээний их усүрийг хэрэглэгч өөрөө бий болгож чадчихжээ. Олон айл өрхүүд маань ингээд цахилгаан үйлдвэрлэгч болж орлого олох юм боломж байгаа л гэж ингэж харж байгаа. Ногоон хөгжлийг дэмжигч Төрийн банкнаас 3 дахь жилдээ тогтвортой хөгжил ногоон ирээдүйн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Энэ жилийн үзэсгэлэнд байгаль дээлтэй халаалт, агаар жуулалт, дэд бүтцийн ухаалаг шийдэл, эрчим хүчний хэмнэлттэй хаос хотгон болон бусад ногоон бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлдэг аж ахуй нэгжүүд оролцож байна. Төрийн банк эрчим хүчний яам 2 бол 2024 онд бол хамтран ажиллах санамжчиг байгуулсан. За энэ хүрээндээ бас Төрийн банкнаас яг энэ ногоон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Тухайлбал энэ баг урын хэрэглэгчийн их усүртээр бол бас 10 хүртэлх жилийн хугацаатай оны хөнгөлөлтөө зээлгээ санал болгоод явж байгаа юм байлээ. Энэ бол бас яг энэ айл өрх аж ахуй нэгжүүдийн бага урын сэргээлт эрчим хүчний их усүрүүдийг түгээн дэлгэрүүлэх, нэвтрүүлэхэд иргэд аж ахуй нэгжүүдийн санхүүгийн дарамтыг багасгах чиглэсэн чухал алхам болж байна гэж үзэж байгаа. Уламжлал болсон хилцүүлгээр мэрэгжлийн экспертүүд, бодлого тодорхойлогчид тогтвортой хөгжил, барилга сэдвээр хилцүүлэг өрнүүлнэ. Байгаль орчин дээлтэй сонголт хийхийг хүсвэл Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд зохион байгуулагдаж байгаа тогтвортой хөгжил ногоон ирээдүйн үзэсгэлэн зорих боломжтой.